Сайн бацгаана уу. Өнөөдөр би та бүхэнд MTV-гийн түүх болон яагаад хаагдах болсон талаар танилцуулах гэж байна. MTV-г мэдгүй хүн бараг байхгүй зэ. MTV одоогоос 44 жилийн өмнө буюу 1981 оны 8 сарын 1-нд Америкийн нэгдсэн улсад залуус зориулсан хөгжмийн клипийг тасралтгүй 24 цагийн турш цацах зорилготойгоор нэгдсэн анхны кабель телевиз байсан юм. Хамгийн анхны гарсан клип нь The Boogaloo хамтлагийн видео клипээр Radio Star бөгөөд энэ нэр нь өөрөө MTV-гийн үзэл санааг илэрхийлж байсан. Тухайн үед телевизээр хөгжим сонсож клип үзэх боломж бараг байхгүй байх үед MTV нь яг тэр орон зайг нөхөж дижитал 90 үеийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. 80-аас 90-ад оны залуусын хувцлалт, стил, хэл яриа, соёлын чиг хандлагыг рок ба pop соёлтой хослуулж залуусын соёл амьдралыг шинээр тодорхойлж байсан юм. Анх MTV хөгжмийн телевиз гэж нэрлэгдэж байсан ч 2000-ад оны эхнээс үндсэн үнэт зүйлээсээ холдож реалити шоуд авмгайлж хөгжмийн клипээ багасгасан нь үзэгчид MTV-г хөгжмийн телевиз биш гэж үзэхэд түлхэц болж өгсөн юм. Нэгэн судалгааны жишээ дурдахад 2005 онд MTV-гээр клип үзэх рейтинг 95 оныхоос 80%-аар багассан гэсэн судалгаа хүртэл байдаг юм байна. Үзэгчид хөгжмийн телевиз нэрэндээ тохироогүй боллоо гэж шүүмжилж эхэлсэн бөгөөд үзэгчдийн хүлээлт үзэлт нь энэ үеэс багасч эхэлсэн юм а. Үүнтэй давхцаад 2005 онд YouTube дараа нь TikTok байгуулагдсан. MTV энэ технологийн шинжилэлтийг төр зургийн мод гэж үзээд нэг тоогоогүй байна. Эцэстээ YouTube MTV-гийн үүргийг орлож эхэлсэн. Хүмүүс клипийг хүссэн үедээ үзэх боломжтой болсноор MTV-гийн клип дамжуулах үүрэг хэрэггүй болж эхэлсэн юм. 2010 оноос ерөнхийдөө MTV нь өмнөх өөрийн хүчтэй нөлөө соёлын хүчээ бараг бүр мөсөө алдсан. Ихэнх контент нь давтагдсан реалити шоу болсон байсан бөгөөд нэгээсэндээ үзэгчдийн соёл өөрчлөгдөж ирээдүйн хурдцтай шинжлэгдэж эхэлсэн юм а. Харин MTV ирээдүйд тохирсон стратеги гаргаж чадаагүйгээсээ дижитал ертөнцид хоцорч эхэлсэн. Залуусын анхаарал YouTube, TikTok, Instagram руу бүрэн шилжсэн юм. Ингэж явсаар сая он солигдоход буюу 2025 оны 12 сарын 31-нд MTV-гийн түүхэнд томоохон өөрчлөлт болсон юм. Хэд хэдэн MTV Music видео сувгууд үйл ажиллагаагаа зогсоож 24 цагийн хөгжмийн эфирээ бүр мөсөн хаасан. Ингэхдээ The Boogaloo видео клипээр Radio Star дахин цацагдсан нь символик бэлгэдлийн төгсгөлийн үйлдэл байв. Өөрөөр хэлбэл нэгэн цикл ингээд дууслаа гэдгийг илэрхийлжээ. Гэхдээ MTV-гийн гол суваг болох MTV HD болон бусад орон нутгийн шоу реалити эфирүүд хэвээрээ үргэлжилж байгаа бөгөөд MTV брэнд болон гол сувгууд бүрэн хаагдаагүй. Харин хөгжмийн сувгуудын түүхэн үе өндөрлсөн гэж ойлгож байна. MTV-гийн эзэн томоохон сүлжээ компани болох Paramount Global 2025 онд Skydance Media-тай нэгдсэн бөгөөд ингээд үзэгчгүй болсон MTV Music-ийн олон сувгийг хаах нь $500 орчим сая хэмнэн гэж тэд үзжээ. Энэхүү шийдвэрийг гаргах болсноо 2025 оны 10 сарын 10 зарласан бөгөөд 12 сарын 31-нд хөгжмийн сувгуудыг хаахаар төлөвлөсөн ёсороо болгосон нь энэ юм а. Энэ хүртэл сонссон та нартай баярлалаа. Таалагдсан бол намайг дэмжээрэй. Баярлалаа.